Тэхийн төхөөнөг болны сайтн дээрээс татаж авч байгаа очоод хэрэгтэй гэснүүдийн үүсгэн байгаа. Тэгээд ийм хөө авахтай. Энэ хөө аваад үзтээ. За дөрмийн зорилго нь одоо яг нэг чухал биш. Угаасаа үүстэй тэмцээний стандарт тоох гэдэг. Улс ТV холбоодуудын нэг даатгаж хүргэх хэрэгтэй гэсэн тийм байна. За тэгээд заавны зохион байгуулалт тэмцээний зохион байгуулалтын талаар 5 шүүгчтэй систем, 7 шүүгчтэй систем гэж байдаг юм байна. Энэ болохоор 7 шүүгчтэй системийн зураг. За энэ рефери гэдэг нэг дивизионы шүүгч байна тийм. Тэгээд жаач 1 2 3 гэдэг оноо өгдөг шүүгчнэр 4 5 6. Хэрвээ 5 шүүгчтэй систем байх юм бол эндээс 1 шүүгчийг аваа ячна, эндээс 1 шүүгчийг аваа ячна. Тэгээд юм байна. Тамирчин энэ ч зогсно. Энэ камер рекордер байрлна. Тэгээд энэ хоёр болонд монитор дэлгэц байрлаж байгаа. Ийм зохион байгуулалттай юм. Тэгээд шүүгчнэр хоорондоо 1 метрийн зайтай байх хэрэгтэй юм билээ. Дивизионээс бас шүүгчнэр 1 метрийн зайтай байх хэрэгтэй юм билээ. Нэг нэгээрээ 1 метрийн зайтай бариад суух хэрэгтэй юм. Дараах нь явах. За, насны ангиллын хувьд хүмсээ ийм байна. Хамгийн бага 12-оос 14, тэгээд 17 хүртэл хасах 30, 40, 50, 60, тэгээд хасах 65. Тэгээд 65-аас дээш гэсэн ийм насны ангилалт явж байгаа. За, насны ангилал дээр ямар хүмсээ хамгийн доотлолтой хийх вэ те? Хамгийн дээдлэлтэй аль хүмсээ хүртэл хийх вэ гэдэг хүсэлтэй. За 12-аас 14 насных бол хамгийн багадаа 4-өөс 4 хүмсээс эхэлнэ. Тэгээд хамгийн дээдлэлтэй телевизээр хүртэл хийх боломжтой. Тэгж тэмцээн зохион байгуулах боломжтой. 12-аас 14 бол харцтай шүү дээ. Энэ чинь харцтай тамирчдын бол 4-өөс доошоо хийхгүй. Тэгээд олон тамирчин байх тусмаа ингээ финал хүртлээ ингээд олон шат явж байгаа шүү дээ. Тэгээд ТВ хүртэл финал дээр хийх боломжтой. Ингээд зохион байгуулж байна. За тэгээд 60, 65, нэмж 65 нь яг энэ зөвхөн хар бүсний хүлээгээр үүсэж байгаа. За дараагийн нь явах. За тэмцээний төрлүүд нь ямар төрлүүд байдаг вэ гэхээр recognized одоо үндсэн хүмсээ тэг хүмсээ болон хар хүмсээний ийм төрлөөр явагдаж байна. Freestyle буюу чөлөөт хүмсээний төрлөөр явагдаж байна. Тэгээд дараа нь mixed холимог хүмсээ гэдэг. Нэг эхний удаадаа үндсэн хүмсээгээ хийгээд тамирчин. За дараагийн удаа жоох амарч агаад чөлөөт хүмсээ хийдэг. Ийм төрөл бас нэмэгдсэн юм байна. Холимог хүмсээний төрлөө. Энэ төрлөөр өсөлтөд бас медаль авах боломжтой байна. За үндсэн хүмсээний нас нь ганцаарч исэн дээр 12-оос 14 гэж явж байгаад нэмэгч 65 ийм ангиллууд насны ангиллууд байгаа. Харин хосын төрөл, багийн төрөл дээр нэмэгч 65 болон хасах 62-ыг нийлүүлээд нэмэгч 60 гэсэн ийм ангилал авч байгаа. Хосын багийн төрөл дээр хасах 65 гэж байхгүй зөвхөн нэмэгч 60 гэж гарч байгаа. За чөлөөт хүмсэнд болохоор ерөөсөө 12-оос 14 мөрөс ангилал байхгүй. Энэ шууд 17 хүртэлх нас эсвэл 17-оос дээш нас гэсэн ийм хоёр ангиллаар явагдаж 12-оос 14 хүртэл байхгүй. Чөлөөт хүмсээ. Чөлөөт хүмсээ чинь нэмэх 30-аас дээш байхгүй тийм. Тийм 30-аас дээш гэсэн ангилал байхгүй. Одоо энэ усын арга дээрс яг энэнийг дарж байгаа юм. Тэгээд холимог баг гэдэг нь өмнө нь болохоор 3 хүний бүрэлдэхүүнтэй баг байсан та тийм. Одоо болохоор 5 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд нэмэх нэг сэлгээтэй байхаар ийм фристайлын төрлийн 5 хүний бүрэлдэхүүнтэй тийм баг хийж байгаа. Тэгээд 3 эмэгтэй гэж болно. Нэг нь сэлгээд 5-аас 3 эрэгтэй хийж болно. Эсвэл 3 эмэгтэй 2 эрэгтэй хийж болно. Нэг нь ингэ сэлгээд гинтэж байна. 3 эмэгтэй нэг эрэгтэй болох юм гэдэг. 3 байна. За холимог хүмсэн дээр
ерөөсөө насан туршидаа англи байна. 18 ба түүнээс дээш. Тэгээд ганцаарсан англи хэлж байгаа, хосын төрлөж байгаа. 3 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг гэж байгаа. Бас эмэгтэй баг гэж байгаа. 3 хүний бүрэлдэхүүнтэй. За мөн холимог баг гэж байгаа. Яг түрүүний чөлөө хүнсэлтэй адилхан. Баг дээр нэг гэсэн байна. Энэ яг юу гэхээр эхлээд үндсэн хүнсээс нэг хүнсээгээд дараачийн дээр нь жоохон хандаад чөлөө хүнсээ гэдэг. Ийм хоёр хүнсээр нь хоёуланд нь өрсөлдөөр надад авах юм. Ийм гарчсан байна. Энэ хэлмэг нь одоо юу хойлонгийн тусалт нь нөгөө хойлонгийн нийлүүлээд нэг дүнгээр. Нийлүүлээд нэг дүнгээр. За чөлөө хүнсээ болохоор ийм ба тийм. Өмнө болохоор арай хугацаа нөөрөж богино байсан. Одоо бол 90-с 100 секундын хооронд хийж үздэг. 90-с баг за 80 дээр чөлөө хүнсээ дуусчих юм бол баг зэрэг оноо. 100 секундээс хэтрээ дуусчих юм бол бас оноо асах яг энэ хоорондоо дуусчих юм бол яг зохистой оноо авч чадна. 90-ийг шилжүүлдэг. Тийм чөлөө хүнсээ эхлэхдээ тамирчин өөрөө хаанаас ч гэж байна тийм заавал дэвжний төвөөс биш. Гэхдээ юу байгаа? Айдэр ямар юм дуу хүний дуу хоолой тийм дууны үг байдаг. Хүний яриа гэдэг нь зөвхөн аяг сонсдог байна. Бидний гадуудлын удаан зураас ингээд гişгүүгээр хүн дотор тийм юу хийж байна. Эндээс гарах юм бол бас оноо. За чөлөө хүнсээр заавал хийх ёстой техникүүдээр авч байгаа бас дарааллууд гэж байгаа тийм. Энэ дарааллуудыг мэдгүй бас би өөрөө гэсэн түрүү өмнө тэмцээний бас дарааллуудыг мэдгүй байж байгаа шийдвэр бас маань гэсэн байна. Одоо энэ ирээд авсан. Тэгээд яг энэ дарааллын дагуу би за эхлээд өсөлттэй явчааг хэлсэн. Энийг болохоор хосын төрөл, багийн төрөл дээр багийн бүх шиг хэлсэн. Өсөлттэй явчааг. Мөн дараа өсөлттэй усраа өсөлттэй ачааг мөн төлөвшөөг байна тийм. Энийг хосын төрөл, багийн төрөл дээр нэг нь хийж болно, эсвэл багаараа хийж болно. Хамгийн багтаа нэг нь заах хэрэгтэй. Намын эргэлттэй өсөлт байгаа. Энийг бас хоёулаа дээр хийж болно, эсвэл хамгийн багтаа нэг жишээ хийж болно. Намын төрөгийн өсөлт, тулааны стилийн өсөлтүүд байна тийм. 3-аас 5 удаа бас энэ хийсэн өсөлттэй тийм. За энийг бас багаараа хийж байгаа багтаа хийх юм уу? Тэгээ хэрэггүй шилдээр дараалтай байна. Дараал нь. Яг энэ дараалаа. Өсөлттэй явж энэ дараалал байгаа. Акспорт нь хаанаас авч болох юм бэ? Акспортыг эхлээд ч оруулж болно хаагаарч байгаа. Яг акспорт угаасаа олон хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр хамгийн одоо элемент тэгээд нэг хаан чийсэн хамаагүй хамгийн хүнд элемент акспортын шаарддаг. Тэгээ акспорт нь хараа ишгэлгүй байх юм бол тэр одооноос нас 0.1 орно, 0.1 асаа. Заавал шилдэг акспорт хийж хийх ёстой. Яг үгүй нэг акспорт хийх юм нэг ингээд эргээд араас нь ирдэг шүү дээ. Тэгэж бодох. За үүний дараа акробат үзэх шилдэгтэй авах гэдэг тийм ээ. Тэгээ багтаа нэг жишээ өгье. Багаараа хийж байгаа тохиолдолд нэг нь бол заавал энэ бүгдээрээ хийсэн жоо. Тийм хэрэггүй шилдэг гэдэг нь степ авчаад бол яг хэрэггүй шилдэлтэн дараалал хийх шилдэг гэдэг чинь толгойлтой. Тэр нь яг бас дараалал. Одоо бас 15-аас болоо тийм. Тэр нь дараалсан байх уу эсвэл хамаагүй юу? Одоо жишээ нь хэрэг нь харахад заавч холболт нь харамбаа роно нэг элемент яваад идэг. Тэр нь бол хамаагүй гэж байна. Сэрчигээс хийж байгаа. За. Гэтэ заавал 3 удаа заавал степ. Тийм, степ заавал явна тийм. Степийнхаа дараа хөдөлгөөний явах хэрэгтэй. Шууд өшгөл явна. Тэгэхгүй 1 2 3 4 5 гэж бас степ хийх бас автаа тэрийг тооцохгүй. Эсвэл 3 удаа заавал степ авахгүйгээр тэрүүний өшгөлтэй юу тэрийг бас хийгээд үзэх тооцоо. Заавал 3 степ хийснийхаа дараа заавал өшгөлүүд нь явах хэрэгтэй. За. 3 степ нь ямар ч степ байж болно. Үгүй заавал дараа 1 2 3 гэж дараа нь явах хэрэгтэй. Ушаа биш заавал дараа. Яг хийж болно бас оноо хасдаг гинэ. За заавал хийх ёстой суултууд байгаа. Дидгүй би хагдарын согийг бид нэрээ томсоог барс хэрэгтэй. Эдрийг бол заавал хийх ёстой. Боёмс.
За тэмцээн зохион байгуулах систем одоо бидний мэдээр суглаа гэсэн хүнсний тэмцээн дээр ямар системээр явагдаж болох вэ гэхээр бидний нэггээр хасагдах систем байна. Кодексоор суглаас болж байгаа. 8 кодекс 16 систем. Энэ системийг хасагдах систем гэж байна. За тойргийн систем гэдэг нь болохоор 5 хүн байлаа гэхэд бүгдээрээ хоорондоо 2-2-оор өсөлтөөд олон яс нь одоо автомат болоод тийм ээ. Дөрвөлнгийн яс нь автомат болоод 3-3-гаа ядаад нэг ядсан мөнгө авсан. Энийг тойргийн систем гэж байна. За дараагийнх нь cut off гэдэг энийг болохоор би өөрөө зүгээр түүрих гэдэг өөрөө ойлгосноор юм авчихсан. Энэ нь яадаг вэ гэхээр бүх тамирчнаа ингэж хүнсээгээр хийлгэж байгаа оноо өгöd хамгийн дээд оноотой гэдгийг нь түүж аваад бусдыг нь хасаад дараагийн шатнд өсөлдөж ийм системийг түүрийн систем гэдэг байсан. За дараа нь ямараар байж болох вэ? Түүрийн систем буюу болон хасагдах систем хоёрыг холиод явуулж байна. За олон тамирчин байлаа гэхэд эхлээд юу яалаа 20 тамирчин байлаа гэхэд бүгднийг нэгээр оноогоо өрсөлдүүлээд тэгээд 16-ыг нэгдээд ч юм уу тийм. Тэгээд 16-аа дараа нь ингээд кодексыг авах юм чинь ингэж тааж ажил хийчихээ ингээд тэмцээнээс хүн байгаа болно гэсэн. За түүрийн систем метод жоохон яаж хийвэл хэрвээ нэг ангид 40 ба түүнээс дээш тамирчин байх юм бол олон тамирчин байх юм бол тэр 40 эдийг 3 бүлэгт хуваачна. 3 бүлэгт хуваангуудаа бүлэг тус бүрээс нь хооронд нь ингээд хүмсээ хийлгээ. Ногоонуудын нэг бүлэгт ингээд хүмсээ хийлгээ тийм. Тэнгүүт хамгийн ногоонууд дундаа хамгийн өндөр оноотой 50% нь аваад өгчихнэ. Цэгрүүд дундаа хамгийн өндөр оноотой 50% нь аваад өгчихнэ. Тэгээд ингээд хасан тийм ээ. За тэр маань хасагдаад 20-с 39 жишгийг ороод тамирчин үлдчих юм бол 2 бүлэгт хуваагаад яг бүлгээр нь бас өндөр оноотой гэдгийг нь хэлж байна. Тэгээд дараагийн шатнд үүсгэсэн. Тэнгүүтээ 9-с 19 тооны тамирчин байх юм бол ерөөсөө бүгдийн хүмсээ хийгээд өндөр оноотой 8-ыг нэртэй. Хамгийн өндөр оноотой 8-ыг нэртэйгээд 8 дараагийн шатнд үүсгэв. 8 шууд финалийн шатнд гэж өсөлдөнгүүтээ тэр 8-аас яг 8-аараа дахиад дараагийн шатны хүмсээ хийлгэнгүүт тэр 8-ийн хамгийн өндөр оноотой 4 медаль авах тийм ээ. Хамгийн өндөр оноотой автомедаль дараагийн мөнгө медаль. Ийм жишээ туристтэй гэж явуулж байна. За оноо дүгнэх. Оноо хурдан явж байна. За оноо дүгнэхдээ хүмсээ 2 одоо үзүүлэлтийг авч үзсэн байж байгаа. Хүмсээ бол хамгийн дээд нь 10 оноо авч байна. Төгс юу тийм ээ. За нэгдүгээр үзүүлэлт нь болохоор accuracy гэдэг техникийн гүйцэтгэлээр оноог дүгнэ. За дараачих нь presentation буюу үзүүлбэр талаас нь шүүгчнэр дүгнэж оноог нь. За техникийн гүйцэтгэл нь энгийн хүмсэн дээр үндсэн хүмсэн дээр тийм ээ. Техник хүмсээ хавчны хүмсэн дээр батлаад техникийн гүйцэтгэл нь 4 оноо байгаа. За үзүүлбэр талаас дүгнэгдэх оноо болохоор 10-аас 6 оноо үзүүлбэр талаас. За техникийн гүйцэтгэлийн оноо болохоор дотроо 3 бод. За үндсэн техник эзэмшилт нь тамирчин техник эзэмшилт нь хэр байна вэ? За мөн хөдөлгөөн болгоны нямба байна. Жижиг алдаанууд байна уу гэдгийг харна. За дараа техник гүйцэтгэлээр тэнцвэр орно. За энэ 3 нийт 4 оноо авдаг байгаа. За үзүүлбэр талаас 6 оноо тийм ээ. Энэ дотроо 3 бод чинь хурд хүч нь 2 оноо тамирчны тийм ритм темп хэмжээ гэж та ритм темп тийм ээ. Тэр нь 2 оноо. За мөн биеийн хэмжээ нь 2 оноо. Ингээд нийлээ 6 оноо. Тэгээ нийт 10 оноо үндсэн хүчээр ингэж үлддэг юм. Дараа нь тус нь тайлбар байна. За техникийн оноо 4 оноо гэдэг. Эндээс алдаа тийм ээ. Ямар алдаа гарвал хэдэн оноо хасагдах вэ гэдэг. Жижиг оноо нь 0.1 хасагдана. За жишээ нь
суултуудаа жоохон хөлийн өнцөг жоохон буруу эсвэл үйл явдлын жижиг том суулчих юм бол 0.1 он асах тийм. Цохилт нь жоохон аюулхайгаа ондохгүй жоохон дээшээ доош ч юм уу хажуу жишээ. Эдний бол жижиг алдаа татчихсан. 0.1 оноо гэдэг жижиг алдаа дундаа 0.11 гэдэг асуулт. За том алдаа нь болохоор 0.3 онооны алдаа асуулт. За эдгээр болохоор жишээнүүд байна тийм. Жишээ нь буруу хамгаалалт гэдэг нь болохоор мунтуу маркины оронд өлгөн маркийг хийчих юм бол шууд 0.3 оноо асуулт. Эсвэл хидгүүгийн суултны оронд 40 цагийн юм авгүйгийн суулчих юм бол шууд та 0.3 оноо асуулт. Намын кяр дуурах хэрэгтэй газар дуурахгүй юм шиг юм бол 0.3 оноо эсвэл буруу газар кяр дуурах 0.3. Тэгээд 3 секунд яг өмсөгийн мартаад ганцаад өөрчлөх юм бол 0.3. Буруу. За хац буруу тийшээ байх юм тийм ээ. Өмгөн хүнсэл ингээд чигээрээ хатсан байгаад хатсан буруу анцчтэй. Өнөөдөр 3. Авчиг өршөлтөд хаашаа алдгүй юу? Хөлийн үзүүрлөө. Урагшаа. Урагшаа. За хагдааны соогийн дээр хийж явахдаа тэнцвэр аваад нэг хөлөө ингээд буулгаад буцаагаад ингээд аваад ирэх юм бол 0.3. Тэнцвэр аваад хөлөө дуусчих юм. Намын энэ дэвсдэг юм ингээд дуурдаг тийм үйлдэл ааштай. Түмэн хүмүүсээр дуураад чимээ гарах хэрэгтэй. Ийм үйлдэлүүдээр яг хангалттай чимээ гаргаж чадахгүй. Хүч муутай юм бас 0.3. Гэвч битгүүц амсаад юм бол хамж чинь. Чанга амсдаг. Битгүүц битгүүц гэнэ. Амсаад чивэл 0.3 амсна. За 0.6 оноо амсах бодлоо. Тамирчин хүмсээр гүйцэж явахдаа алдаж дахиад битнес нь ихлүүл 0.6 шууд. Хөдөлгөөн бүрээсэн тийм. Дахиж ихлүүл. Тэгээд за. Тэр мартаад өөр хүмүүс юм. Өмнө нь яах вэ? Шинжлэгдсэн цөөхөн болохоор ерөөдөө бэлтгэж юм юм яаж байгаа шүү дээ. Шинжлэгдсэн гэвэл 2-3 юм байна. За үндсэн хүмсний үзүүлбэрийн 6 оноо энэ хурд хүч гэдэг нь яг юу юм бэ те? 2 оноотой хурд хүч гэдэг нь юу юм бэ гэхээр өшгөл цохилт хамгаалтын хүч нь ер нь зохистой байна уу? Биенжиндээ хүчтэй байна те? Хөдөлгөөн эвлэгтэй ингээ бас сул байж байгаа. Байндаа очихгүй хангалттай хүч гаргаж чадчих юм уу те. Эсвэл яг хөдөлгөөн эвлэгтэй гэсэн чанга байгаад бас юм. Яг хөдөлгөөний үеийн биеийн хүчнийхээ хуваарлтыг зөв хийж чадчих юм уу гэсэн харна. Аман тусгай удаашралтай хөдөлгөөн зааш та 8 секунд байна. Тийм хөдөлгөөн яг чадчих юм 8 секунд чадчих юм. Хит хурдан байна уу? Эндээс нь бод хүчний 2 оноо авах юм. За презентацийн буюу үзүүлбэр талаас 6 оноо тийм. Энэний ритм темп гэдэг нь болохоор үйлдэл хоорондын шилжилт нь юу вэ? Тэмцэл. Оргил хөдөлгөөний үед хүч ба зөөлөн тамирчин өөрөө хангалттай хүч харж юм уу? Чадж юм уу? Зөөлнөөс хүчтэй шилжиж чадж юм уу гэх юм. Харин за давтамжтай хоёр талдаа хийдэг үйлдэл байгаа шүү дээ. Нэг талдаа ингээд зөвхөн бордтой юм. Нөгөө талдаа яг удааштай юм. Энэ темпи, ритм темпи удаа гэж байна. За үндсэн бүмсэний үзүүлбэрийн одоо биеийн хэмж талаас нь шүүх 2 оноо биеийн хэмж гэдэг нь юу вэ гэхээр анхаарал төвлөрөл, тамирчны анхаарал төвлөрөл, хурц байдал, амун өөртөө ихтэй байдал нь хэр байна. Хатцын бас харна тийм ээ. Театр дууралт нь хангалттай өөртөө ихтэй чанга байж байгаа юм сум байна тийм. Энийг яг биеийн хэмж талаас нь шүүх юм. Амун хоцтол, хоцлын цэвэр байдал тийм ээ. Хандлага, тамирчны юм хандлага гэх юм уу. Эднийг шүүгээд биеийн хэмжих нь 2 оноо өгөөд тэгээ үзүүлбэрийн 6 оноо ингэж байна. Үзүүлбэр талаас нь шүүх юм байна.
үндсэн бүмсэг бол ингэж байна. За чөлөөт бүмсэний нийт 10 оноо яаж их вэ гэхээр эсрэгээр үндсэн бүмсэнд техникийн 4 оноо үзүүлбэр 6 байсан бол одоо энэ чөлөөт бүмсэнд техникийн ур чадвар нь 6 оноо 16 үзүүлбэр талаасаа шүүх нь болохоор 4 оноо. За техникийн ур чадвар гэдэгт нь юу авахгүй тийм ээ? Тэгэхээр хүн техник гүйцэтгэсэн байдлаар нь ер нь амьсгалын ялгаа гарна. За өсөлттэй явчаагийн өсөлттэй усраа ашиглалт, эргэлттэй ашиглалт, хэрвээгүй ашиглалт, мөн акробат ашиглалт нийлээд 5 оноо байна. За тэгээд амьдчдын одоо үндсэн техник нь хэр байна вэ? Үндсэн яг хүмсэг хийх чадвар, хамгаалалт, цохилтын техник нь хэр байна гэдгээс хатаад 1 оноо. Тэгээд ингээд техникийн ур чадвар нийлээд 6 оноо. Яг үзүүлбэр талаас нь бүтэц сэтгэлтэй гэдгийг харна. Чөлөөт бүмсэнд зохиосон тийм ээ. За зохицол гэдэг үзүүлэлтийг харна. Хөгжмийн хөдөлгөөнтэй, технологийн хөдөлгөөнтэй хэр завцсан байна вэ? Хөгжмийн айн. За мөн багийнхан хоорондоо хэр нийлэмжтэй зэрэг хийж чадчихна уу? Хосоороо зэрэг хийж чадчихна уу? Тэр нийлэмжтэй тэр завцлыг харна. За биеийн хэмжээ төрнийхтэй адилхан тэр зүйлийг харна. За мөн хөгжмийн ай ба ерөнхий тэр хүмсээ чөлөөт хүмсээ дэглэлт нь хэр байна гэдгийг хараад ингээд нийтдээ 4 оноо байна. За чөлөөт хүмсэний өсөлттэй явчаагийн одоо хэдэн дүгнэх вэ гэхээр өсөлтийн өндрөөр нь дүгнэн өсөлтийн өндрөөр нь өсөж хагаад оноогоо дүгнэн. За би энэ хайрд шиглэлтэй миний дараагийн тавьж чинь энэ хайрд ингээ өсрээд шилж явах юм бол надаас арай өндөр оноо гэсэн тийм ээ өсөлтийн явцыг хийжтэй. За өсөлттэй усраа ашиглалтын дээрс яг өсөлтийн өндрийг нь харна. Усраа ашиглалтын цоо харна. Агаад дээр хэдэн удаа ашиглах шиг надаас олон удаа ашиглаж ивэл тэр надаас илүү оноо гэсэн. За эргэлттэй ашиглалтын дээр эргэлтийн градусыг 180 градустай эргэлттэй өсгөхөд өмнө тооцсон гэсэн одоо энэ удаагаас хамгийн бага 380 ирэх юм эргэлжиж эргэлттэй өсгөхөд хийсэн тооцсон. Тэгээд 540 хийдэг байдаг. Дараагийн тамир чинь 720 хийж юм бол 720 чинь эргэлттэй өсгөхөд хийснээр аваад 720 900 хийсэн өндөр оноогоо аваад арай илүү оноо ялна гэсэн. За тэрүүний ур чадвар дээр ерөнхий одоо тэрүүний ур чадвар нь хэр вэ гэдэг нь харагддаг шүү дээ. Яг тэрүүний өсгөл цохилт степ нь хэр вэ гэдэг нь хараад ур чадварын эзэмшлийг дүгнээд оноогоо авчихсан. За акробатын дээр шигсэндээ акробатын ур чадварыг хамгийн хүн техникийн аваад оноо юм. Тэгээд илүү хүн техник үзсэн дамж чинь нөгөөдөөсөө илүү гараад авчихсан. За үндсэн техникийн оноо бүртгэж гисэн үндсэн техникийн хүч борд тийм ээ яг хүмсээ хийдэг чадвар нь хэр байна гэж харж байгаа. Оноо өгвөл эднийг үнслээд чөлөөт бүсний үзүүлбэр талаас нь бүтсэн энэ 6 оноо ингэж өгөх юм байна. Акробатын яг юу хийсэн юм бэ? Юу акробатис таасан юм бэ? Акробат хийгээд өшгөлтэй гэл тэгэл. Заавал өшгөлтэй авах чинь. Хий зүгээр акробатын үзүүлбэр. Одоо аргасаа огшоо сайттууд шүү дээ. Тэрийг заавал өшгөлтэй. Тэгээд өшгөлтэй. Хөндлөн 360 дэлтрээс өшгөлтэй. Тэгэхээр өдөр авах юм. Хөндлөн 360 чинь орно. Тэр өшгөлчтэй. Тийм тэгээд яг юу юм бэ лээ. Бүр өглөө гүйцэтгэл нь болохоор өндөр акробат хийж чадах бол одоо өдгөө нуглаад өшгөлөг бүр агаардаг гүйц төшөж байгаа үйлдэл бас давхар тийм байна. Өндөр авах. За ингээд зөвлөлөө сонсч юм дараа. Абай. За бүтээл сэтгэлгээ гэдэг нь юу авах вэ гэдэг байна тийм. За хүмсэний техникүүд суурьсан зохиомж нь хэр байдгийг харна. Чөлөөт хүмсэний.
За дараа нь зохицол гэдэг нь юу юм бэ гэхээр хүмсээ хөдөлгөөнүүд нь хоорондоо зохицож чинь үү хамаа намаагүй ингээд хийсэн байна уу? Хооронд нь эвлүүлсэн байна уу те? Үгүй тийм болсон те. Ам багийн гишүүд хоорондоо жигдрэл зэрэг хийлтийг харж байгаа энэ зохицолтын юм. Тэгээ биеийн хэлбэр болохоор хат өөртөө хэлбэр пиарыг хараад биеийн хэлбэр юм. За тэгээ хөгжим баад гэдэг аяны ерөнхий хэлбэр тийм ээ. Хүмсэний техниктэй сайн хосч гин үү те? Чөлөө хүмсээ энийг харах. За энэ